Анхаарал тавин сонсож байгаад баярлалаа. Өнөөдөр би өвлийн үрийн сургаалын талаар танилцуулах юм аа. Өвлийн үрийн сургаалын талаар ярихдаа би бод морийн зэрэг, өвлийн үрийн саруул тайлбар, тол зэрэг ном судруудад үндэслэж ярина. Бидний 5 мэдрэхүйд бие цогцсон маань байнга өвлийг үлдэж байдаг. Хүн бие ихэд сэтгэл гурваараа тэргүүлшгүй цагаас хойш өвлийг үлдэж хурааж ирсэн. Үйл завсралх тухай ойлголтыг төдийлөн хэрэгжүүлдэггүйтэй холбоотойгоор завсар зайгүй үйл хурааж ийн хүн. Үйл завсарлна гэдэг нь одоо бодлогын төлөвд орших, ам хамхилт, дуу хураалттай байх. Энэ ертөнцийн ажил хэрэгэ идэвхийллээс ангид төвшөнд үлдэх. Одоо юу гэдгийг объектив гэх юм уу? Ямар нэг шунал хүсэлгүйгээр төвлөрөлтөөр өөрийнхөө төвөөс гадагшаа харж агаад ертөнцийн ажил хэрэгээ явуулах ийм дадал төлөв байхгүйтэй холбоотойгоор тэргүүлшгүй цагаас өвлийг хураасан гэж ингэж ном судруудад бичсэн байх юм. Ер нь тэгээд бидний үзсэн, харсан, сонссон, дуулсан, бодсон, өмссөн, зөөсөн, эдсэн, гуусан бүгд энергийн төвшөнд бичлэг болно хадгалагдаж байдаг юм байна. Зарим одоо их сурвалжид бичснээр бол бидний тархины бичлэг гэхүү энэ энергийн бичлэг маань 9.5 сая км бичлэг байна гэж байгаа юм. Тэгээд хийж байгаа бүх үйлдэлүүдийг маань системчлэлийн хувьд сайн муу саармаг гэж хуваана. Нүгэл буянд хувааж байгаа бидний үйлдэлийг. Тэгээ муу үйл давтаад байна уу, сайн үйл давтаад байна уу хийгээд байгаа үйлдэлүүд маань дадал зуршил болдог. За дадал зуршил маань одоо ихсээр байгаа сүлдээ юу болж хувирна? Муу авьяас болж хувирна. Муу авьяасын одоо ирэхээр бид дараачийн төрлөө олдог байх нь. Ингээд үүлээс үр давхар заавал гардаг. Шалтгаан нөхцөлгүй зовлон жаргал гэж байхгүй. Сайхан муухай зүйдэж учир шалтгаантай зүйдлэгдэнэ. Амьтны агуу их тамд сэрүүн салхи сэвэлзээд өнгөрөх жаргал, гэгэн хутагтын сэтгэл ялэмгүй хөндөөрлөх энэ бүхэн үеийн үрээс үүдэлтэй. Хаанч байсан бид цаг нь болсон бол өхлөөс мултарч чадахгүй. Цаг нь болоогүй бол яаж ирсэн ч хүн өгдөггүй гин. За нэг 2 давхар байшин байлаа гэхэд газар хөдлөлтөнд нэрвэгдээд дээд давхрын хүмүүс нь өгсөн байхад доод давхрын хүмүүс нь зүгээр үлдэх жишээ нэ. Энэ нь нөгөө хүний үеийн үртэй холбоотой гинэ. Тэгэхээр нөгөө тоолоо тавьсан нас төөлөө тавьсан бие гэдэг л юм болдго юм байна. За үеийн үр нэгэнт нөхцөл шалтгаан нь бүрдсэн байхад өөрчлөх боломжгүй байдаг юм байна. Үеийн үрийг. Үйл өсөн нэмэгдэх шинж чанартай дандаа нэмэгдээд байдаг. Хийгээгүй үлийнхэн үрийг хүн амсдаг юм байна. Хийсэн үлийнхаа л үрийг амсдаг юм байна. Бид үлийнхаа үрээр дараачийн төрлөө сонгодог гэж байгаа юм. Дараачийн төрлөд очдог. Сонгонч гэж ер нь тулгагдж очдог гэдэг юм. За үйл үрийн саруул тайлбар тол номон дээр жишээ авсан байна л да. Буддаа лусын эзний асуултанд хариулсан судар гэдэгт юу гэж хэлсэн гэхээр лусын эзэн Буддаагаас асууж байна. Дээр үед би тэнгис далаад ганцаараа байсан юм аа. Бараг л ганцаараа байсан би. Одоо эргэн тойрон дүүрэн лусын хөвгүүд, лусын огтуд бий болчлоо. Энэ одоо юутай холбоотой вэ гэж асууна. Буддаа хариудна. Наадах чи ийм учиртай юм аа. Энэ сахил санваараа сахиж чадаагүй хуврагууд лус болоод төрөд байгаа юм гэж хариулж байна. Яах вэ? Эдгээр хуврагууд цаад номлолоо сайн мэдэж номондоо итгэжсэн учраас төрөл доошлоогүй юм. Тэд одоо доошо төрөлд очоогүй номондоо итгэжсэн учраас гагцхүү сахил шагшаабадыг сахиж чадаагүйтай холбоотойгоор лус болоод төрчихсөн юм а гэж хариулж байгаа юм. Тэгэхээр энэ дараа төрлийг тодорхойлно. Бидний дадал зуршил хийсэн нүгэл үйл маань дараа төрлийг тодорхойлно. Тэгээд энэ зарим ном судар дээр юу гэж хэлж гэнэ вэ гэхээр бид хүсээгүй орондоо очдог гэдэг.
Хүсээгүй орондоо очно. Үүлийнхаа ирэхээр тулгуугдож очно гэж байна. За үйл нэгэнт гүйцээд үр дагавар гарцсан байхад энэ миний л үйлдэлийн үр дүн шүү гэж боддог хүн бараг байдаггүй гин шүү. Ер нь хинээс болов юунаас болов хэний хараал тусчих уу, ямар чөтгөр шулмын хорлол болчих уу гэж ярьдаг гин. Өөртөө юм авдаг хүн ер нь ховор байдаг гэж байна. За дээрх зүйлсийг би оршил болгож ярьлаа. Ер нь одоо би 10 хар нүглийн талаар ярих гэж бодож байна. Бидний үйлдэлийг системчлэлийн хувьд 2 хуваасан нүгэл буюу ингээд за нүгэл дотроо биеэр үйлдэх 3, хэлээр үйлдэх 4, сэтгэлээр үйлдэх 3 гэд ингээд нийтдээ 10 нүгэл байгаа. За биеийн үүлийн хувьд нэгдүгээрт амьд таслах нүгэл байгаа. За ер нь нүгэл гэд ярих юм бол бид бас их тогтун хандах ёстой. Энэ үйл өөрийн сургаалт. Их тогтун хандаад эн чинь одоо юу гинэ вэ? Айлуу ямар үйлдэлийг юу гэж нэрлээд байна? Бидний ямар үйлдэл нь ямар нүгэл болчиход байна гэдэг тэр шинж тэмдгүүд их сайн таних ёстой юм байл. Тэгэхгүй бол ерөнхийдөө мунхагийн харанхуйгаас их үйлддэг гин хүн нүглийг мэдэхгүйгээс болоод юу хийж байгаагаа мэдэхгүй хийдэг хүмүүс зөндөө байдаг гин. За тэгээд амьд таслах нүглийн хувьд бол бараг л одоо хүнийг л алвал нүгэл гэж боддог гин. Гэтэл үнэн чанартаа бол амьд амьтны амийг таслах нь өөрөө амьд таслах нүгэлд орно. Нүгэлд орно. Суурь нь аливаа амьд амьтан байгаа объект нь. За тэгээд амьд таслахтаа бол нөгөө нисванисаар өдөөгдөж хүсэл тачаал уур мунхаг 3-ын аль нэгээр үлдэнэ гэж байгаа юм. Тэрэн дотроо бол яг уу тэр нөгөө мунхагийн давамгаалж ихэнхдээ мэдэхгүй хийн. Дадал зуршлаар хийн, бусдыг дуурайж хийн. За тэгээд одоо хүсэл тачаал буюу одоо шунал одоо мах идэх хүсэл гэдэг ч юм уу. Одоо эм сувд арьс маханд нь шунаж алдагч гэдэг юм уу. Ийм одоо нисванисаар өдөөгдөж үлддэг. За үйлдэлийн хувьд бол одоо бүхэл арга аргачлал багтнаа. Үйлдэлийн хувьд мессер дүрх, хороор хордуулах, хараалж атгаар өхүүлэх гэдэг бүхэл арга аргачлал орно. Ер нь тэгээд зүгээр бид нэг сайн ойлгодоггүй байж болох талын юмнуудыг нь тодруулаад хэлье гэж бодлоо. За нэг үйлдэл эхлээд явж ялыг тэр лүү нэгдэд орчдөг. Гудамжинд одоо нэг зодоо явж ивэл тэр лүү нэгдэд учиргүй нэгдэд орчихно. Көөрцгөлж очиод нэгдэд орчихно. Бүлэглэж үйлдэн, хатах нь, хамж нь, ятах нь, зохион байгуулна. Энэ оролцооны бүхэл хэлбэр өөрөө аллагад хамаарч байгаа. За цэрэг дайны үйл бол бас яг адилхан гэж хэлсэн байна. Үйл өөрийн сарвал тайлбар тол дээр. За үндэсний аюулгүй байдлын зөвлөл хуралдаад цэрэг хөдөлгөх шийдвэр гаргалаа. Цэрэг эрс өөр улсын нутаг дэвсгэрт очиж хэдэн сая хүнийг одоо хороож байгаа ийм үйлдэл байна. Энэ цэрэг дайныг хөдөлгөх шийдвэр гаргасан хүмүүс бол яг алуурчид аллагын хэргийг төгс үлдсэн гэж байна. Үйлийг бүрэн гүйцэд хураасан. Тэгэхээр захиалагч, зохион байгуулагч, хатгагч, хамжигч, гүйцэтгэгч бүгд үйлийг хурааж байгаа. Яг л одоо цагийн эрүүгийн хуультай адилхан. Эрүүгийн хуулийн дээр захиалагчид гүйцэтгэгчээс бага ял оноож болохгүй гэсэн дүрэн байгаа. Энэ нь яг л энэ үйл өөрийн сургаалтай нийцээд идэх юм ер нь. За эртнээс нааш амьтны мах арьс сувд эм тэргүүтэнд шунаж алж исэн гэж бичиж байна. Энэ амьтны махнаас болж их алдаг. Энэ нь одоо мах хамтдаа гэсэн эндүү төөрөгдөлтэй холбоотой юм шүү гэж бичиж байна. Амт гэдэг бол хэлний үзүүрээс хоолойны угаар давах хүртэл богинохон хэмжээний ийм нэг төөрөгдөл. Эндүүрэл энэ бол яагаад үг гэхээр цатгалан байна уу, өлсгөлэн байна уу гэдгээс л амт хамаарна.
чамаг одоо цатглан байх янз янзын хоол өгвөл там шаална, амтгүй санагдана. Өсгөлэн байх үед чи ямар ч хоол өгсөн сайхан санагдана. Тэгэхээр амт бол өөрөө хуурамч мэдрэмж юм шүү гэж хэлээд байна. За тэр одоо эрт дээр үеэс хязгаар нутгуудад арьсан шүнж одоо их алж байсан. Хязгаар нутгийн иргэд амьтны одоо арьсаар их эдэлж хэрглэж исэн, дээл хувц өмсөж исэн гэж бичсэн байх юм. Одоо бол ер нь хавтгаатай амьтны арьс өмсөж байгаа юм байдал ажиглагддаг. Өвлийн хүүтэнд бусдын хувцсыг хуулбаас хүүтэн тамд төрнө гэж номлосон байна. Сайн муугийн шалтгаан өрийг заасан сударт. За тэгээд энэ тийм амьтны элэг дэлүү тийм өвчнөд сайн гэж ингэж алдаг. Энэ бол туйлын мунхаг асуудал шүү гэж. За тайлга тахилга хийж амьтны амиар тахилга өргөдөг ийм мунхгийн харанхуй дадал зуршил дээр үесээ байсан. Одоо харин багассан байх мэрсэр байдаг байж магадгүй. Ер нь бол энэ дундад зүүнний үед бүр цаазаар хоригдж ирсэн юм байлээ. Амьтнаар тахил өргөхийг. Тэгээ цааз гаргаад хоригдсан чинь байгаль дэлхий их сайхан зөөлрч ирсэн гэж байгаа юм. Тайлга тахилга хийж амьтны ам хөнөөхийг хуул цаазаар хоригдсан чинь байгаль дэлхий зөөлрөөд их сайхан болж ирсэн гэж байгаа юм тэр үед. Одоо бол бас байж магадгүй энийг бол анхаарах ёстой юм гин. За тэгээд дээрэс нь одоо эртнээс нааш уламжилж ирсэн нэг аюултай үзэгдэл юу гэхээр учир ишгүй одоо учир тохиолдол болгонд амьтны ам хөнөөдөг гин. Хурим, найр, бэр, гуух, бэр буулгах, за тэгэл одоо янз бүрийн алдар цол тэмдэглэх ерөөсө бүхэл тохиолдолд ямар л одоо төрсөн өдөрч байна уу? Тэр бүхэл өхөксдийн хойтын буйныг одоо тэмдэглэх гэдэг юм уу? Энэ тухайтад хүртэл ам хөнөөдөг. Энэ бол эртнээс нааш хавтгай байсан. Энэ бол их аюултай шүү гэж үйл үүрийн сарвал тайлбар тол дээр тэмдэглээд байна. За одоо ингэж бичсэн байна. Би нэг бүр уншия. Жишээлбэл хуримд 1000 хүн ирнэ гэж тооцож тэдгээрт зориулаад ганцхан амьтныг алхтаж хуримд ирсэн 1000 хүн түүнд баясах төдийгээр бүгд алуурчин луга адил ам тасалсан нүглийн үүлийг нэжгээд хураанаа. Нэм боловсролын үрээр 3 муу заяаны зовлон амсах хэрэгтэй болдог юм а гэж хэлж байна. За ам тасалсан нүглийн үрээр бол нас охор болно. Тэгээд нөгөө алсан амьт нь алуулсан амьтаа хоёр чи хоорондоо дараа төрөлдөө нэг холбоотой төрдөг гин. Тэгээд харилцсан хөнөөлцдөг. Нэг юм үүлийн үрийн холбоо яваад идэг гин. За жишээ нь энэ номон дээр нэг жишээ байна л да. Нэг залуу загсны мах идээд ясыг нь нохоонд хайж өгөө зогсож байна. Үүнийг хөндлөнгөөс харсан гэгэнтэн хүн цаад шалтгаан нөхцөлтөд нэвт олж хараад хэлж өгч байна. Танаа аав чинь гэрийнхээ арын цөөрөмнөөс байнга загсаалж иддэг юм байжээ. Танаа гэр бүл ер нь загсаар хоололдог байсан байна. Тэгээд аав чинь нас барахдаа арийнхаа цөөрөмд загс болоод төрчихжээ. Одоо чи аавыгаа барьж алж идээд ясыг нь нохоонд хайж өгөө зогсож байна. Тэгэхээр энэ үүлийн үрийн холбоосыг таслан зогсоох хэрэгтэй гэдгийг хэлж өгсөн байгаа юм. За энэ дараа төрөлтэй холбоотой болчих гээд байгаа. Тэгээд нэг эмгэнэр жишээ татсан байна. Уг нь эмгэн өөрөө бас их сөрхий эргэл мөргөл хийгээ залбираад байдаг эмгэн байсан байгаа юм. Тэгэд эмгэн нэг 32 3 хүнтэй хамт байж ирсэн. Тэд нар тухайн үедээ хамт л байж ирсэн юм байлаа. Одоо яах ч гэж байж ирсэн. Тэгжээтэл нэг өхөр хулгайлж ирнэ. Нөгөө 33-уулаа нөгөө өхөр хулгайлсан хүнтэйгээ нийлээд бүгд одоо даван баясаж маш их сэтгэл нь хөдөлж нөгөө өхрийг алаад бүгдээр гар үе нийлж алаад бүгд одоо төмпөн сав барайл нөгөө эц дотрын цэвэрлэл гаал хөөс түлээл ёстой маш их сэтгэл хөдөлж бүгд нөгөө аллагад гар үе оролцоод нөгөө өхрийн махаа алж чанж идэнэ. Үүний нэм боловсролын үрээр бүгдээрээ хойд төрөлдөө холбоостой төрж нөгөө өхөртэйгээ нийлээд бүгдээрээ холбоотой төрж ямар нэг холбоотой төрлийг авч хоорондоо холбогдож нэгэндээ хөнөөгдөх жишээний ийм төрөл ирж байна.
дараачийн төрөл нь. Энэ бүхнийг ном сударт бичиж байна. За тэгээд үр дагавар гарна энэ ам хөнөх нүглийн үрээс. Ам хөнөх нүглийн үрээс ямар үр дагавар гарч ийнө гэхээр дээр өгүүлснээр нас охор болно. За газар оронд үр жимс гашуун амттай тогтохгүй. Тэгээд эд агуурс ховор болох, газар дэлхий гамдуу болох гэд их олон муу үр дагавар гарч байна. За тэгээд одоо нас охор, хулган яр өвчтөй, сэтгэлийн зовлон намсах, элдв хижиг өвчтөй, язгуурын бүх өвчин тусгаас өксүүлээд одоо там дунах ийм үр дагавартай байдгийм байна. Тухайн хүндээ за газар дэлхийд би бас хэлсэн тариа будааны язгуур их муу, өв сургамал, булаг шандны хүчин чадалд оройтон, янз бүрийн өвчин үүснэ, тэнд төрсэн ихэнх амьтан газар ус үл зохих өвчнөр өвчлөнө гэж ингэж байна. Нутаг дэлхий, газар орн, сав ертөнц их гандамл болно. Амьд тасалснаар. За ийм үр дагавартай нүгэл байна. За эс өгснэг авах нүглийн талаар бас товчхон хэлээ. Ер нь хүмүүс мэддэг байх. Гэхдээ бидний одоо бас арай жоохон андуураад байдаг юмнуудыг нь л хэлээд явчих гэж бодлоо. Тэгэхгүй бол урт хэмжээний лекц шиг юм болчих байх. Эс өгснэг авна гэд тэгэхээр хүмүүс нэг хулгай гэд бодоод байдаг үгүй юм аа. Энэ бол ёстой нөгөө эд албан тушаалаар уулан ашиглаж одоо эд хөрөнгийг завших, хүргдүүлэх юу байдгийг хадгалуулсан эд хөрөнгийг завших, зээлсэн юмаа буцааж өгөхгүй байх, гээгдэл эд хөрөнгийг олж аваад завших гэдэг юм уу, хулгайлах, дээрэмдэх, булаах гэл одоо юу байдгийг бүгд ордог гин. Заллан мэхлэх, тэр байтугай мөрий тавих аргаар заллах, тэр нөгөө мөрийцэхтэй ч нэг шудраг мөрийцэхгүй байх. За тэгэл одоо гэрээ хэлцлийн замаар дамжуулна, гэрээгээр дамжуулан заллах гэд бүх одоо шинж тэмдгийг жин хэмжүүрээр заллах гэд одоо бүгдээ ингээд бичсэн байна. Тэгэхээр бид энийг уншиж судалж л байхгүй бол гэгээ минь эн ч одоо сая нэг хүний юм авчиад өгөхгүй өнгөрчихгүй яав. Эн чинь нөгөө эс өгснэг авах болох үедээ гэдэг нэг ийм жахан хянамж сэрэмжтэй явахгүй бол нөгөө мунхгаасаа болоод бид чинь хийчих гээд байдаг гэж нэг юм үг байгаа шүү дээ. Хүлсэн адгуус малын хүлээсийг тайлах төдийд л эс өгснэг авсан хулгай болноо гэд энд бичээд байна. За үр дүнд нь одоо эд хөрөнгө их хомсддаг гин хулгай эс өгснэг авсны үр дүнд ер нь нэг тийм уруу хамаарал их ажиглагдсан. Шунаа давил шунаал байх тусам эд хөрөнгө доройтой байдаг. Тэгэл нэг юмд шунаал байвал нэг ядуураад байдаг. Гэхдээ тэгээд шунаад эд хөрөнгө хайгаад явсан ч нэг ажил бүтэж өгдөггүй байх жишээний нэг ийм уруу хамааралтай байдаг шүү гэж өгүүлээд байгаа юм. Тэгэхээр аль болох нэг жоохон сэтгэлээрээ цатгална, нэг жоохон шунал багтаахан шиг л байхгүй болвол шунаад байвал доройтой байна гэдэг юм. Дараа төрөл нь яаж гарч ийнө гэхээр хүн болоод төрсөн ч эд хөрөнгө дорой төрнө шүү. Эс өгснэг авсан этгээдийн гарт эд зүйл өчүүхэн ч тогтохгүй. Эдээ ундаа хувцас хунар чимэг тэргүүтэн улахад бэрх болно шүү гэж хэлээд байгаа юм. Үргэлж зогсолтгүй одоо нэг тийм эвэршээл зовлонтой. Нэг зовлон эвэршээл тасрахгүй. Бусд хүмүүс ч гэсэн уурлаж хөнөөнө. Альва олсон эд юмс нь хомсдно. Аль хүссэн төгс эдлийг олоход бэрх болно гэдэг юм. Тэгээ бусад яг одоо газар дэлхий, улс орн, байгаль дэлхийд ямар үр дүн гарч ийнө гэхээр бич дахиа, өхөр, хулган, хорхоо, тэргүүтэн үр тариа идэгчд олноор гарна гэж байгаа юм. Ер нь энэ эс өгснийг авсан нүглийн үр дүн. За буруу хөрцөл гэдэг нүгэл байгаа. Биеэр үлдэх нүгэл. Энд нэг 4 хэсэгт авч үзэж байгаа. Хавтаж болохгүй хүнтэй буруу хөрцөх, зохисгүй эргэтэнд буруу хөрцөх, зохисгүй газар буруу хөрцөх, цаг бусаар буруу хөрцөх гэж байгаа юм. Хавтаж болохгүй хүнтэй буруу хөрцөн гэдэг нь бусдын эхнэр нөхөр, номын тэмдэг төвлөлдөр, нялх балчаар, хааны цаазтаа,
ураг садан ийм хүмүүстэй одоо хурцж болох, хурцл үлдэж болохгүй гэж байна. Зохисгүй эргэтэнд буруу хурцж болохгүй гэж байна. Зохисгүй газар буюу одоо тэр сүмхийдийн дэргэд, шүтэний дэргэд, эцэг их багш нарын дэргэд гээд ингээд буруу хурцж болохгүй гэж байна. Цаг усаар буруу хурцна гэдэг нь одоо тэр жирэмсэн байх үед, сахил сахижих үед гээд их олон одоо ийм шинж тэмдгийг заасан байна. За энэ буруу хурцл гэдэг энэ нүглийн талаар энээс одоо ямар үр дүн гарах уу гэхээр энэ тамд төрнө гэж байна. Тэгээд нутаг орон маань их шавар балчааг ихтэй маш их муухай өмхий самхаа болно гэж байна. Иргэн тойрно. Муухай үнэртэй, их муухай балчаагтай тийм болно гэж байна шүү. За тэгээд энэ дээр сэтгэшгүй түгээмэл нууцын сударт юу гэж хэлсэн гэхээр огторгуг хэдий чинээ түгээмэл буй Бурхны лагшинч түүнчлэн түгмөй гэж. Бурхны лагшин хэдий чинээ түгэх бөгөөс зарилганч түүнчлэн түгмөй. Зарилгаар хэдий чинээ түгэх бөгөөс тааланч түүнчлэн түгмөй гэж номлосон байдаг юм байна. Тэгэхээр одоо огторгуй ямар уудан билээ? Газар дэлхий ямар уудан билээ? Тэр газар дэлхий Бурхны лагшин чи яг тэр газар дэлхий шиг тийм уудан бөгөөд хаа сайгүй Бурхны лагшин байж байгаа. Тэгэхээр ариун бус газар гэж энэ дэлхий дээр байхгүй. Хаа сайгүй Бурхны лагшин оршиж байгаа шүү гэж хэлээд байна. Хэрвээ хаа сайгүй булан тохоо болгонд газар болгонд Бурхны ядас жанлуу гэдэг юм уу, Бурхны лагшин оршиж байдаг юм болвол Бурхны зарилга нь ч бас оршиж байгаа. Гэхдээ тэгээ Бурхны зарлиг хаасайгүй байж идэг юм бол Бурхны таалалч хаасайгүй байж байгаа. Тэгэхээр бид Бурхныг доромжилж болохгүй гэж. Намайг л хүн харахгүй байгаа юм чин гэд бузар бохор үйлдэлүүдийг хийж болохгүй. Газар болгон ариун дагшин хаасайгүй Бурхны таалал оршчихсан байгаа ийм газар орныг бузарлж болохгүй гэж. Бурхны тааллыг зөрчиж болохгүй гэсэн ийм санааг хэлсэн байдгийн байна. За худал ярих буюу хэлээр үлдэх нүгэл эхэлж байна. За энэ худал ярихын суурь нь юу байна вэ гэхээр ер нь болоогүй юмыг болсон. Худлыг үннийг худалд уруулж ярина. За шалтгаан нь юу байна вэ гэхээр одоо юу гэдгийг бас л одоо нисваа нисэр өдөөгдөн. Тэгэд цаад хүн нь итгүүл нүгэл хураагдана гэж байгаа. Эцэстээ цаад хүн итгүүл нүгэл хураагдана гэж байгаа. Хүнийг одоо хуурм эхэлж одоо ёстой нөгөө онголдуулдаг хүмүүс болон байгаа. Энэ худал хэлэх бол их тийм эзэндээ цаад хэлж байгаа хүндээ их хор уршиг ихтэй ийм нүгэл байгаа. Бодит зүйлд ордно, цаг үеийг өөрчилнө. Ингэж үлддэг. За хэлний нүгэл учраас үр дагавар гарна. Бурхад үл нөхөрлөн худалч хүнтэй. Бусдад хууртагдана. Худалч хүн өөрөө худалчийн үг үнэмшилгүй, хэл ам нь бузар. Үний юм хэлсэн ч хүн итгэхгүй худалч хүнд. За их худалч түүнээс бити асуу гэж хэлнэ хүмүүс. Муугаар алдаршин худалч хүн. Ер нь хэлж идэг шүү дээ. За яах вэ наадах чинь жаахан худалчил юм байгаа шүү гэдэг. Хэмбэрч муугаар хэлнэ түүнийг. За тэгээд өхөөс тамд төрнө гэж байна. Худалч хүн. За энэ их худал хэлдэг үлийн үр дагавар гадаад ертөнц байгаль дэлхийд гарна. Бусад орны хүмүүс биднийг хуурч мэхлэнэ. Улсаараа л худлаа яриад байвал гадаад орн биднийг хуурна. Хуурх аюул тулгарна. Сайн чуулганы эрдэм аль нь ч сэтгэлд баттаа үл гарна. Худал өгүүлснээр орны хүмүүс эв найргүй аюуллугаа сэлт баялаг аюултай болно. Тэгэд баялаг хөлбөрөмхий гэж байгаа юм. Эд баялаг хөлбөрөмхий. Бусдад хууртагдана. Орны хүмүүс хоорондоо эв найргүй болно гэж байна. За хов ярих нүгэл байгаа. Хов ярина гэдэг нь ер нь хоорондоо эвтэй хоёр хүнийг хооронд нь салгах, таарамжгүй хоёр хүнийг одоо бүр гал дээр тос нэмэх.
Ийм зорилготой байдаг юм шүү. Тэгээд нисванисаар өдөөгдөн эвийг эвдрэлцүүлэхийг хүснэ. Тэгээд ер нь түрүүн бол худал ярих дээр дандаа худлаа юм яриад байсан бол хов ярихын тухайтад бол үнэн ч юм ярина, худалч юмыг ярина. Тэг хэдэд төгсгөлд нь хүрэх үү гэхээр нөгөө хоёр хүн эвдрэлцснээр ер нь бол тэг цаад хүн нь тийм үү гэд үнэмшэд хүлээж авснаар эвдрэлцүүлсэн байдлаа ухамсарласнаар төгсгөл болоод байгаа. Чи яг нөгөө гэмт хэрэг шиг төгсгөл болдог. За тэгээд хов ярьсны үр дагаварт бол нөгөө хов яриад байсан хүн дээр чи үр дагавар гарна шүү дээ. Ямар үр дагавар гарах уу гэхээр янаг садан цөөнтэй болно ховч хүн. За нэг ганц нэг янаг садан байвч тэдгээр нь хурдхан салаа явчих нь бас. Ямаагт найз нөхдөр одоо ийм хомс болох юм гэж байна. За гадаад орчин нөхцөлд юу болох уу гэхээр хов өгүүлснээр газар орон овгор хонхор гуу жалгахтаа өндөр нам тэргүүт нь зорчиход бэрх болоо гэж хэлж байна. Гадаад орон чинь нутагч нь зорчиход бэрх болно гэж байна. Энэ хэлний одоо хоёр дахь нүгэл байна. За гурав дахь нүгэл нь одоо ширүүн үг гэж байгаа юм. Ширүүн үг. Тэгэхээр яг ширүүн үг гэж юугаа хэлээд байна уу гэж бас бид бодож болно. Яагаад гэхээр энэ нэг бас ялгаж салгахад их хэцүү л дээ. Энд чи одоо хүний үйлдэлийг хүний болоод өөрийнхөө үйлдэлийг танина гэдэг бол их хэцүү. Их шинж тэмдгүүттэй нарийн объектив субъектив талуудтай. Тэгэхээр тэр объектив тал нь юу байна уу? Гадна талын үйлдэлүүдийн шинж тэмдэг нь юу байна уу? Дотоод сэдэлтийн хувьд ямар байна уу гэдгийг их ялгаж бараг энэнд суралцах ёстой бид нар ингэж ойлгож тогтоож авахгүй бол болохгүй. За үйлдэлийн хувьд ширүүн үг нь болохоор цаад нэг хүнийг гарал угсаа бие махбод явдал мөрийнх нь аль дутагдaltaй холбоотой үнэн худал таагүй зүйлийг хэлдэг юм байна. Ямарваа нэг хүний гарал угсаа гарна хэлж идэх штэ. Гарал угсаа бие махбодынх нь одоо онцлог шинж тэмдэг дутагдaltaй байдлаар нь явдал мөрийнх нь одоо аль нэг тийм тааламжгүй зүйлийн талаар өгүүлнэ. За сэтгэлд тааламжгүй бодгаал руу зориулна. Нэг хорсох сэтгэлээр энэ хорсол юм. Ер нь ширүүн үг гэдэг нь хорсол юм. Тэгээ цаад хүний сэтгэлд хүрснээр үйлдэл төгснө. Тэгээд ер нь бичгээрчл гутаана ширүүн үгийг хэлнэ, амаарчл хэлнэ. Тэгээд сөөр нь юу байна вэ гэхээр сэтгэлд таагүй амьтан түүнээ хурам мэдхүү гэж хэлж байгаа. Тэрийг одоо тэр цаад амьтан руугаа л одоо сэтгэл рүү дайрсан ийм үг уудлан өгүүлж идэг. Уурлах сэтгэлийн үүднээс уурлан өгүүлнэ. Уурлж өгүүлнэ, уудалж өгүүлнэ. Бүү нэг уудалж ирээд хэлж идэг шүү дээ. За нэг ширүүн үг хэрүүл гэж ярьдаг. Энэ хэрүүл чинь ухтаа бол ширүүн үг юм байгаа юм. Бид ширүүн үгийг хаялцж байгаа. Гэхдээ заримдаа нэг хэрэлдэж байгаа хүмүүсийг хөндлөнгөөс харахад бүр уудлан өгүүлж идэг шүү дээ. Яаж ч сайн нэгнээ мэдээд байгаа юм. Үнэн ч юм яриад байгаа юм бөөмөд, худлаач юм яриад байгаа юм бөөмөд. Тэгэхээр энэ ширүүн үг нь арай нөгөө хэрүүл рүүгээ нэлээд өгцсөн, уудалж өгүүлдэг, гарал угсаагаар нь өгүүлдэг. Явдал судлаар нь хэлэх бол одоо зөндөө байдаг шүү дээ. Тэгэл хүний бие махбодын онцлогоор ч хэлж идэг. Ийм нүгэл байна. За яруу бус үгийг хэлж байгаа ширүүн үг гэдэг нь үүний хариуд мөн л яруу бус үг сонсно. Тэгэд бузар гэмтэнтэй тэмцэлдэн нөгөө хүн чинь тийм яруу бус үг сонсчод урдаас зүгээр байхгүй өмнөөс чинь босч ирнэ ингээд хариу бөөн тэмцэлтэй болно. За ингээд хэрүүл хийгээд яваад ширүүн үгийг хэлээд яваад ивэл нутаг орон маань мухар хожуул ихтэй, өргөс ихтэй, хайрга тоосох тэргүүт нь олширноо. Өнгө зүс гундна гэж байна. Гадны ертөнцийн маань өнгө зүс гундна. Уул нурна гэж. Урууд нь дороот нь
булаг шанд ховордно гэж байна. Ерэн зүгээр хар үгээр нэг бодоод хэлээд үтсэн ч гэсэн үгүй энэ одоо их ширүүн гарч ирж байгаа шүү дээ. Цаанаасаа ширүүн өгний долгион нь. Ийм ширүүн их муухад долгион цацаад ахаар чинь мухар хожуул, хайраг чулуу, өргөс, тоос, шороо, хог саг их сайдл байна. Баясгалангүй оронд төрнө гэж. Ийм үр дагавартай гинэ. За дэмий чалчих нүгэл байж гэн хэлний нүгэл. Тэгээд дэмий чалчихын шинж тэмдэг нь юу байна вэ гэхээр ерөөсө учир авцалтаагүй юм чалчдаг гин. Учир ишгүй авцалтаагүй агуулгагүй зүйлийг ярина. За тэгээд Нисванис нь аль нэгээр өдөөгдөж бодлоо ярахыг л хүсдэг. Тэр ёстой нөгөө бөөрөнхийн толгой дотор чинь тухайн үед ямар л бодол төрн түүнийг яриад идэх юм бэ. За үйлдэлийн хувьд тэрсүүдийн шаштар Бирманы нууц тарин тэргүүтнийг уншина, ишлэл татна, хаан түшмэл цэрэг хулгайч тэргүүтэн хуран өмнөний үг ярина. Одоо их ярддаг да энэ улс төрмөр гэл яриад идэг. Үнэн нь хутланч бүүмэд яриад байна. Тэгээд тачаах сэтгэлээр дуулах бүжиглэх тухай ярьдаг. Маш их ярьдаг. Тэнд караокед орчхомсон, ингэчхомсон гэл яриад байна. Янхны яриа, зусардах тэргүүтэн хурцлийн үг өгүүлбэр ярина гэж байна. Гасалж бархирна, согтуу галзуу мэт хамааралгүй юм ярина. Өмнө нь бусдад айлд очоод идчихсэн сайхан хоол ундны талаар ярина. Ингээд одоо хэрэггүй ач холбогдолгүй зүйлсийг учир ишгүй өгүүлэхийг л одоо чалчих нүгэл гэж хэлдэг юм байна. Ер нь сэдв маань хөрөнгө хүрээтэй учраас урт хэмжээний юм болчих гээд байгаа л да. Тэгтээ яг айл болох хураангуулж өгүүлж байгаа. Зарим нэг зүйл дутуу орхигдсон бол нөхөж бас би явандаа ярих бах. Энэ үр дагаврын хувьд бол тамд очиод байгаа шүү. Тамд унаад байгаа. Тэгэхээр дараа төрөл бидэнд маш чухал учраас энэ нүглүүдийн шинж тэмдэгт бид их болгоомжтой хандах ёстой. За энэ хэлний нүглүүдийн хувьд тухайн чалчигч этгээдэд ямар үр дагавар гараад байна вэ гэхээр нөгөө там дуунахаас өксүүлээд тэгэл нэг хүний төрөл болдгийм бол хэлсэн ярьсанд нь хүн итгэхгүй. Ерөөсө тэр хэлний хувьд л одоо итгүүлэн үнэмшүүлэх чадвар байхгүй. Ингэж төрнө. За эзний үр буюу одоо энэ гадаад байгаль дэлхийд маань яаж нөлөөлөд байна уу гэхээр найлзуур модонд үр тогтохгүй 100% солигдно гэдэг юм. Энэ одоо үлрэл солигдчихлаа гэд сүүлийн үед бид яриад байгаа штэ. Цаг бусаар үр тогтно гэж байгаа юм. Гэхдээ цаг бусаар тогтсон болохоор түүнийг хурааж авч болохгүй. Ингээд шимгүү болно гэж байна. Тэгээд одоо гिचнээ хураангуулсан ч бүр хэлэхгүй болохгүй байна. Дэмээ чалчж байгаа үедээ хүн ад зэтгэрийн хорлолд их ойрхон байдаг. Ад зэтгэрийн хорлолд их ойрхон байдаг. Жишээ нь одоо энэ үйлдвэрийн саруул тайлбар тол гэдэг энэ сайхан номд жишээ авсан байна. Нэг зам залуу хоёр хээрийн замд уулзаад учиргүйд дэмий чалчсан. Тэгээд дэмий чалчаад эхлэхдээ зэрэг тэр хоёрыг бүлэг чөтгөрүүд дагж эхэлсэн. Бүлэг чөтгөр дагж. Тэгэхээр шалчиж байгаа долгио нь тэр чөтгөрийн долгио хоёр их нийцтэй байна. Ингээд бодохоор түүгээр ч үл барам нэг чөтгөр нь энэ хоёрыг хорлчихъя гэсэн байгаа юм. Тэгсэн чинь нэг чөтгөр нь за түр азны дахиад нэг жаахан дагаатахыг гэсэн. Ингээд дагаа явж ирсэн чинь салаа замын төгсгөл ирсэн. Салаа замын төгсгөл дээр ирээд өвгөн лам залуу хоёр нэг нэгэндээ жигтэйхэн сайхан ёроол өргөж байна. За миний дүү их сайхан зөв амьдраараа, ном эрдэмт сайн сураараа, олон түмний тусыг бүтээгээрэй гэж өвгөн лам хэлсэн. За өвгөн ламд та одоо гэгээрээрээ, та бас одоо сахил шагшаа батаа өндөрт өргөж, та бас олон түмний тусыг бүтээгээрэй гэд ингээд салаа явсан. Тэгээд салаад явмагцсан түрүүчийн чөтгөр дуу алдсан гэж байгаа юм. Түрүүн хорлоо гэж яхад хорлуулчихгүй яасан юм бэ? Наад хоёр ч одоо баг ингээд долгионоос гараад явчлаа штэ гэж хэлсэн байгаа юм. Ингээд ботхоор энэ нэг дэмий чалчилтын долгионд явж байгаа нөхцөлд бид ямар орчил дотор эргэлдэж явах нь гэдг нь
бас дурдахгүй өнгөрч боломгүй санагдаж байгаа шүү. За амны нүглүүдийн талаар ярьсан. Одоо сэтгэлийн нүгэл эхэлж байна. Сэтгэлийн яг уу биеэр үлдэх нүглийн хувьд бол тэр хулгайг хийгээл байгаа. За амаар үлдэх нүглийн хувьд бол тэр чалчаад л байгаа. Сэтгэлийн нүглийн хувьд бол энэ бас л ялгаагүй нэлээд одоо сэтгэлд бүр цаана хүний одоо суур фундаментэд нэлээд суугаад өгсөн юм байгаа шүү. Нэлээд суучсан юмны тухай ярих гэж байна. Одоо би нэгдүгээрт хомхоо сэтгэл гэдээ ярих гэж байна. Энэ ерөөсө тэр цаад стимул хүний дотор суудсан, дотроос нь түлхчээдэг юмны тухай ярих гэж байна. За хомхоо сэтгэл бол ерөөсөө л нэг бяр суун гэдэг шиг бүр сэтгэлд таг суугаад өчгсөн цаанаасаа тэгэд нэг хөшөөрөг болж өгчөөдөг тийм шунал бүр алсаасаа нэг шуналтай хүн байдаг. Тэр шунлын тухай дандаа хомхоорч явна. Бүр дандаа эд хөрөнгө хайж явна. Хомхоо сэтгэлийн хувьд бол тэгэл одоо ярьдаг юм нь эд хөрөнгө. Тэрэнд нэг тийм сайхан хөөрөг байдаг. Тэрний машин тийм, энэний нэг сайхан хурдан хөлөг, тэр нь тийм шинж тэмдэгтэйгээд одоо тэр хүн бол ерөөсөө эд хөрөнгө л яриад байна. За ийм одоо төрмөл хомхоо сэтгэл. Тэгэд яах вэ бас үр дагавар нь юу байна вэ гэхээр тухайн хүн халуун там адгуусны төрөл эрэлгийн ертөнцид төрдөг гэж байгаа юм. Бас ус шуун хоншорт олон эрлэгт көнөөгддөг. За ийм хүн одоо ийм хомхоо ийм хүн одоо хүн болж төрөх юм бол хойд наснда эд таваарт бас л их хомхоо төрнө. Бас л их хомхоо төрнө. Бүр болох мэдрэмж байхгүй төрнө. Тэгэл хайгаал түгэл явж идэг хүн болон дахиад хайгаал түгэл явж идэг. Ийм болох юм байна. За хитрхийг хомхороо дах юм бол байгаль дэлхий дээр үр дагавар гарч эхэлнэ. Үр тариа мал сүрэг ариучихгүй гэдэг юм. Шунаал авал хоосроод байна гэдэг юм. Тэгээ хомхоо сэтгэлээр үр тариа цөөн хэвэг хог саг олширна гэж байгаа юм. Сайхан одоо тийм таатай үеийг үзэж чадахгүй. Магадгүй муу цаг үед төрөх ийм одоо үр дагаврууд гардаг гинэ. За хорлох сэтгэл гэдэг нүгэл байна. За ширүүн үгний тухайд бол ширүүн үг хэлэлцээд өнгөрсөн байж болно нэг удаа. Маш ширүүн үгээр уудлан хэлэлцээд хоёр талаасаа ёстой нөгөө нулималцаад хэрэлдээ зодтолтод өнгөрсөн байж гэж бодоход за хорлох сэтгэлийг би яагаад ингэж онцгойлж хэлж гэнэ үү гэхээр бүр бяр шиг суучихсан цаана. Бүр сэтгэлийн юм. Энэ сэтгэлийн нүгэл юм. Цаанаас удсан нөгөө түлхчээдэг дотроос. За хорлох сэтгэлийн шинж тэмдэг нь юу байна вэ гэхээр ер нь нэг тийм зодоод алчих юмсан, хүзүүгийн хэрччих юмсан, алвал юун сайн, энэ хүчгээсээ ч гэдэг юм бүр цаанаасаа нэг тийм одоо хорсч яадаг, хорлоод тэгээд бүр үйлдэлээр ингэж сэтгэдэг. Үйлдэлээр сэтгэнэ. Хорлох сэтгэлтэй хүн үйлдэлээр сэтгэнэ. Бүр ингэж үйлдэлийг сэтгэлдээ ургуулсан бодож. Сэтгэлд таагүй амьтан руу чиглүүлээд хорлож үйлдэх шалтгааныг гол болгоно. Хорлож үйлдэх шалтгааныг гол болгоно. За тэгээд эвэн тааруул баг гүйцэлтгүүлчихэд ч боломжтой энэ хүнд. Тийм алах, хүлэх тэргүүтнийг үйлдэхийг хүсэх сэтгэл юм а гэж. Төгсгөл нь бодтой чадвал үйлдэхээр шийдэх болоо гэж. Ер нь чаддаг бол баг алчмаар тийм сэтгэл гэж байна. За тэгээд хорлох сэтгэлийн улмаас 3 муу заяанд ундаг гин. За тэгээд нэг хорсоод цаанаасаа нэг юм хорлох сэтгэл бүр суучихсан байгаа болохоор ямар нягур байна вэ гэхээр өөр дээр нь эргэж буух гэдэг. Нөгөө муу санаа эзнээ отно гэдэг шиг өөр дээр нь буучих гэдэг. Хүзүүгийн хэрччих юмсан гэдээвэл өөрөө нэг аваар хосолд орчих жишээний нэг юм байдаг гинэ. За тэгээд байгаль дэлхийд бас үр дагавар гарна. Хорлох сэтгэлийн улмаас хижиг өвчин дэлгэрнэ. Хэрүүл хямраан Лус 8 аймгийн хорлол ирдэг гин.
бар эрвэс хорхоо батхан хулган хулгаа дээрэм тэргүүтний хорлол олон болно. Модны үр хатаж хураашин гашуун болно. Хаан хулгаа дээрэм догшин хүм могоо тэргүүт нь ийм одоо мөн чанараараа хорлол их гарнаа гэж. Нөгөө хорсоод байгаа ийм хортой юмнаас бол ийм их хор гардаг байх нь. За миний танилцуулах сүүлчийн нүгэл бол буруу үзэл байгаа. Сэтгэлд суусан сэтгэлийн нүгэл. Ийм буруу үзэл хамгийн сүүлд өгсөн байгаа энэ дарааллын хувьд бол энэ урагшаа явж гин гэж байгаа юм. Буруу үзэл хамгийн хүндэн гэдэг юм. Буруу үзэл өөрөө ер нь их тийм аюултай юу гэхээр өглөггүй гэж байгаа юм. Дээд өглөггүй. Тэгээд юмыг үгүйсгээд байдаг. Хойд насыг үгүйсгэн, буйныг судаллагч Берман нарыг үгүйсгэн, туулсан бурхад хийгээд архтыг үгүйсгэн, гэмт явдлыг байхгүй гэж хэлнэ, сайн явдлыг байхгүй гэж хэлнэ. За тэгээд үүлийн ур худал гэж хэлнэ, гурван эрдэн худал гэж хэлнэ, урд хойд төрөл худал гэж бүтгэн. Ямарваа нэг үндэслэл нотлохоо аргумент байхгүйгээр зүгээр л худлаа гэж хэлнэ. Үгүйсгэн. Бүр үннээс, бүр чин сэтгэлээс итгэхгүй. Тэгээд одоо энэ их хэцүү гин, өөрт нь их хэцүү гин хөрхий. Эн чинь одоо тэгээд ам биес хагацхын цагт хүн нэг юмнаас шүүрээд авах хэрэгтэй байдаг. Багшаадууд юм уу нэг бидэнд нэг итгэл байх хэрэгтэй. Энэ хүн итгэл байхгүй. Тэгэхээр энэ их өрөвдөлтэй. Тэгээд энэ амтны халуун там адгуусны төрөл авна, эрэлгийн ертөнцүүдэд унана гэж байна. За тэгээд хүн болж төрсөн ч гэсэн насад буруу үзэлтний гэрт төрөх, арга башрын сэтгэлтэй залхаа нэгэн болох гэд ингэ зовж дуустдаг юм байна. Ийм буруу үзэл. За буруу үзлийн ирэхээр сайн муу байр сэлгэх тул итгэх итгэлгүй авралгүй болно гэж байгаа. Энэ хэцүү. Авралгүй болно. За эдгээр нүглүүдийг, жагсаалтыг танилцуулж дууслаа. Тэгээд зарим нэг одоо ерөнтгийн талаар хэлхэн зүйтэй болов уу гэж болж байна төгсгөлд нь. За бодит мөрийн зэрэгт өгүүлснээр бол нүглийг бол их гэмших ёстой гин. За тэгээд хүн чинь өөрөө бие үзэл ихтэй. Хумаа одоо над чиг л гоё хүн байхгүй л гэж боддог гиндэ. Тэгээд би бол одоо маш ариухан амьтан л гэж боддог гин уучлаараа одоо тогтож суугаад удаан бод гэж. Их удаан ганцаараа бод. Бөрө болж өгвөл үрээр босч суугаад ганцаараа чимээгүүд суугаад бодох юм бол бүх хийсэн нүгэл бүх юм чинь бол гарч ирдэг гин. Тэгээд гэмших ёстой нэгдүгürt. Их гэмшин. Хоёрдугаарт нь бодит мөрийн зэрэгт өгүүлснээр бол сөрөн дарна. Сөрөн дарах гэдэг нь юу байна уу гэхээр гүн утгат сударт тулгуурал гэж хэлсэн байна. Бэлгийн чандад хүрхүү гэдэг сударт тулгуурал гэж байна. Сайн уншаад ухаж ойлго гэж байна. Хоосон чанарт итэг тарин тоол гэж байна. Энэ тарин тоолох нь бол ерөнхийдөө нөгөө амны нүглүүдээс их хамгаалж байгаа зүйл гэж байгаа юм. За тэгээ хөрөг дүр шүтэн, тахил өргөн, алдар хүндэд тулгуурлана. Алдар хүндэд тулгуурлана гэдэг нь энэ Будда, Бодхисаттванаар багшигаа шүтэн. За татгалзан би одоо ийм юм хийхгүй, энэ бол нүгэл гэж ойлгох хэрэгтэй юм байна. За тулгуур хүчийг ашиглана. Гурван эрдэнэс аврал ирнэ, гэгээрэлд тэмүүлнэ гэсэн ийм одоо сөрөн дарах тулгуур хүчнүүдийг ашигладаг юм байна. За тэгээд бас амьд таслах нүглийн ерөндөг болгож бусдын амь насыг аргалж авраараа гэж байна. Тэгээд насны цэнд тогтоолыг олонтаа уншуул, амьтныг одоо аварч ямар ч одоо өвчтнийг суулж эмчилдэг ч юм уу эм өгч үлдээрэ гэж байна. За эс өгснийг авсны ерөндөг болгож одоо буян хураахад шамдаараа буруу хурцхийн ерөндөгт ариу явдлыг сахих, худал хэлхий ерөндөг болгож үннээр сайхан өгүүлээрэ,
ширүүн ярьдаг байсан бол одоо зөөл нүгүүлдэг болоороо хов зөөсний ерөндөг болгож эвлэрэхгүй байгаа хэцүү болсон байгаа хүмүүсийг хооронд нь эвлэрүүлж өгөөрөө гэж байна. Тэгээд дэмий чалчхын ерөндөгт нөгөө тарин ураад байгаа шүү дээ. Тарин тоолоод амны уншлага болгоод байгаа. Хомхорох сэтгэлийн оронд энэ ёстой хэрэггүй юм шүү гэж санаад болоод бусдад аль хэрэгтэй юмыг өгөөд за хурлах сэтгэлээ болоод аль чадлаараа бусдад туслаад буруу үзлийн оронд одоо сүжиглээд ном эрдмийг судалдаг ч юм уу одоо ингэж явах ёстой юм байна. За хамгийн төгсгөлд нэг 13 төрлийн буйны үйлийг бас сануулж ярих нь зөв юм байна гэж ингэж бодлоо. Нэгдүгээрт нь амьтны тус үйлдэхийг эрхэм хэмээн сэтгэж суврах хийд байгуул гэдэг юм. Суврах хийд байгуул гэдэг нь зөвхөн нэг сүм хийдийн газар байгуулчих гэсэн үг биш юм байна. Энэ нь одоо ядаж одоо цагийн хэллэгээр ярил нэг албан бус сургалтын төв байгуул. Ямарваа нэг хүн суугаад сайхан суралцах боломжтой ийм газар орчныг бий болгох. Бусдад зориулсан номын сан гэдэг юм уу нэг тийм хүн суралцах боломжтой сайхан орчин бий болгох. Хоёрдугаарт нь амьтныг номчлонд итгэж үйлдэх гэдэг юм. Гуравд нь буян үйлдэхэд сануул гэдэг юм. Жаахан буруу явж байгаа нэгнээ хуя чиний энэ хийгээд байгаа чинь жаахан буруу шүү гэд нэг хэлээд өгдөг ч юм уу. За тэгээ бурханд зул өрг гэж байна. Асар хүн сэтгэлээр өглөг өг гэж байна. Идэ ундаа өгчээ гэж байна. Өглөгийн 3 оронд өглөг түгэй гэж байна. Энэ өглөгийн 3 орн багш одоо аав ээж тэгээд үгээгүй яд ус өвчтнүүд байдаг юм байна. Энэ хүмүүст өглөг өгөөрөө гэж байна. Хуврах дугаалын ус өрг гэж байна. Судрын аймгийг уншаараа гэж байна. За тэгээ шагшаа баатыг сах гэж байна. Заавал ам гигантнууд сахилдаг ёстой юм биш. Жирийн нэргэн хүн би одоо архиухгүй, худал хийхгүй, тамхи татахгүй, би хулгай хийхгүй, ам хүнэхгүй гэд сахилдаг байж болно шүү дээ. За тэгээд ер нь тийм сахилтай хүмүүс байдаг. Би архи амсахгүй гэдэг сахилтай гэд. За тэгээд ус ховор газарт худаг гарах гэж. Ус ховор газарт худаг гарах. Судрын аймгийг бичээд уншуулаараа гэж байна. За дэх нь үедээ бол хуулж бичээд уншуулдаг байсан байх. Одоо бол ивент этгээд хэвлүүлж болж байна. Эсвэл одоо цахим орчинд ярьдаг ч юм уу. Гүүр онгоц хийж олон төрөлхтнийг гэтлэхэн үйлдэх болоо гэж. Ингээд сэдв маань өргөн байсан учраас урт яриа боллоо. Анхаарч сонссон танд баярлалаа. Судрын аймгаас чадан ядан уншиж хүргэхийг хичээлээ. Анхаарал тавьсанд баярлалаа.